төлөөлөгчдийн хурлын нутгийн удирдлага хөгжлийн хороонд 75% эрсдэлтэй хуралдаж аймгийн засаг даргын 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг хэлэлцэж хорооны гишүүдээс дараах дүгнэлтийг хургуулж байна. 1. Аймгийн засаг даргын 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн хувийг тодорхой тооцох зарим асуудлууд хэрэгжээгүй ажлуудыг хэрэгжсэн байдлаар тооцно, учир дутагдaltaй тул үүнийг нягтлах. 2. Олон улс төв дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг алдаршуулах, урамшуулах, цаашид биеийн тамир спортыг хөгжүүлэх чиглэлээр зөв менежмент төлөвлөгөө боловсруулж эренбийг зөв эренблэх. 3. Хөрш Оросын улбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улстай хамтын ажиллагааныхаа гэрээг сайжруулж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны олон талт харилцааг сайжруулах зэрэг санал гарсныг тэмдэглээд аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг хорооны уралдаанаар бүрэн дэмжиж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар хуралдаанд хилцүүлэхээр саналыг өргөн барьж байна.